Өнөөдөр улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаараа авилгата тэмцэх хариуцлага шударгасыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Нэрнээсээ эхлээд лозунгийн шинжтэй хэрэгжиж үр дүн гаргахааргүй зүйл заалтууд байгааг гишүүдийн дүүгээс шүүмжилж байлаа. Авилга дөртөх хамгийн эрсдэлтэй байгууллагаараа барилга хот байгуулалтын яамдаа тэргүүлсэн бол мэргэжлийн хяналтын ерөнхий газар агентлагуудыг тэргүүлжээ. Харин аймагуудаас Баян-Өлгий, Дундгов аймагуудыг нэрэлсэн байна. Авилгын эрсдэл дөртөх магадлалтай салбарыг иргэний байгууллагын судалгаагаар тодорхойлж гаргадаг байна. 2015 оны байдлаар авилга дөртөх эрсдэл бүхий салбарын жагсаалтанд яамдаас барилга хот байгуулалтын яам тэргүүлж, эрүүл мэндийн яам, зам тээврийн яам, байгаль орчин, ногоо хөгжил, аялал жуулчлалын яам, хүнс үдээд чухал хөнгөн үйлдвэрийн яамдууд багтжээ. Харин агентлагуудаас мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамгийн ихэнд бичигдэж, дараа нь ашигт малтмлын газар, гайл ерөнхий газар мөн багтсан байна. Авилгатаа тэмцэх газар хариуцлага шударга усыг бэхжүүлэх тухай хөтөлбөрийг баталснаар төсөвт ачаалал болоод үр дүн харагдахгүй байх уу гэсэн болгоомжлол байгаагаа гишүүдийн зүгээс хэлж байлаа. Харин энэхүү хөтөлбөрийг 8 жилийн өмнөөс эхлэн боловсруулж эхэлсэн ч хилцэгдэг хугацаар цангадж. Дээр нь сонгуулийн авилга гэж маш ноцтой асуудал. Одоогийн сонгогчдод зүгээр нэг мөнгө тараадаг, за ер нь бол сандыг худж авдаг энэ бүр механизм бүр маш боловсронгүй болсон байна. Картаар өгж जैन бүр цалинтай сонгогч бий болох ийм төвшөнд бол хүрж шít. Авилгатаа тэмцэх ажил бол ганцхан байгууллагын хийдэг зүйл биш, иргэний нийгмийн байгууллага иргэдийн хяналт чухал гэж үзэж байгаа юм а. Албан тушаалтнуудын хариуцлагыг нэмэгдүүлж байж авилгыг буруулах боломжтой болно гэсэн саналыг гишүүдийн зүгээс илэрхийлж байлаа.